Where do you live? I live in Lalask. Good job. Where do you live? I live in Dingat. Very good. Everybody takes part in the great. Say. Everybody takes part in the great May Day parade. Everybody takes part in the great May Day parade. Everybody takes part in the great May Day parade. Okay, now say the one by one. Миний хувьд хүн болох багаасаа төсөл төлбөрт 2 дахь жилдээ ажиллаж байна. За манай сургуулийн хувьд өнгөрсөн жил 2023 онд 250 сурагчдыг хамруулан за үүнээс болохоор миний хувьд 4-р ангийн суурьгүй анхан шатыг зааж исэн. За энэ хичээлийн жилд болохоор суурьтай анхан шат буюу 5-р ангийн 37 сурагчдад одоо сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За сургалт маань болохоор энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн зохион байгуулагдсанаа сурагчид маань болохоор англи хэл сурах хүсэл тэмүүлэл улам их нэмэгдэж за өнгөрсөн хичээлийн жил зохион байгуулж исэн үйл ажиллагаанаас илүү засан сайжруулад за багаар хамтарч ажиллах сурагчдын бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх за дээрэс нь цахим болон танхимын аргыг хослуулан сурагчид одоо хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Where do you live? I live in Lalask. Good job. Where do you live? I live in Dingat. Very good. За өнгөрсөн хичээлийн жилд болохоор нөө суурьгүй анхан шатанд заагаад энэ хичээлийн жилд болохоор суурьтай анхан шатанд заахад ажиглагдсан зүйл маань болохоор хүүхдүүд маань болохоор гадаад хэлийг сурах хүсэл тэмүүлэл илүү их нэмэгдсэн. Дээрээс нь хүүхдүүдийн маань нөгөө нэг сонсгол болон ярих чадварт тодорхой хэмжээний ахиц гарсан. За мөн өөрийн сурсан одоо нөгөө сэдвийн хүрээнд сурсан үгээ өөртөө ашиглан одоо нөгөө харилцан яриа зохиох, хоорондоо ярилцах гэх мэтчлэр одоо практик дээр ашиглаж байгаа. За дээрэс нь бид нар энэ хичээлийн жилд сурагчдад төрийн хэллэгийг бас ашиглаж явуулж байгаа. Ингэснээр сурагчдын маань нөгөө ярих болон нөгөө нэг хэлийг зөвшрүүлэх талд нь илүү нөгөө нэг ажиллаж байгаа. Everybody takes part in the great May Day parade. Everybody takes part in the great May Day parade. Everybody takes part in the great May Day parade. Ерөнхийдөө л нөгөө нэг хүн болох багаасаа төслийн маань одоо сурагчдыг багаас нь эхлэн гадаад хэлийг сурах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх зорилготой явуулж байгаа учраас энэ нэг бодлын бол айгүй ингээд сайн. Дээрээс нь багш нарт маань болохоор заах арга барил болон одоо бусдаар нөгөө багаар хамтарч ажиллах илүү их зүйлийг сурах, бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэх гэх мэт илүү их давуу талууд байгаа. Сайн мэцэнүү намайг Заяа Жаргал гэдэг. Би 12 дугаар сургуулийн 5 бай ангид сурдаг. Хүн болох багаасаа хөтөлбөрт би 2 дахь жилдээ оролцож байгаа. Тэгээд English болон бүжигт хамрагдсан. Одоо English хөтөлбөрт хамрагдсанаа надад маш сонирхолтой санагдаж байгаа. Дуу сураад одоо хамтдаа бие биентэйгээ ярилцаад бие биенээ өөрийгөө танилцаж сурсан. Дуунаас жишээ авбал family song гэж сурсан. Тэгээд өглөө өдөр тэгээд гэртээ ойр дотны үгээ ашиглах үгээ сурсан. Тэгээд цаашдаа ер нь бол явна гэж бодож байгаа. Би 2 дахь жилдээ хүн болох багаасаа англи хэлний сургалтанд явж байна. Би сургалтанд явснараа олон найзууд шинэ үгс ойр дотны хүмүүстэйгээ харилцах үгийг сурсан. Бас шинэ дуу сурсан. Жишээлбэл family song гэх мэт. Мөн дээрээс нь одоо бусад сургалтанд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд нөгөө нэг суралцах энэ боломжийг нээж өгч байгаа. Ингэснээр одоо хүүхдүүд маань илүү их хөгжих боломжтой, сургууль дээрээ хөгжих боломжтой гэж харж үзэж байгаа. Everybody takes part in the great May Day parade. Okay, now following the words. Everybody takes part in the great May Day parade. Okay, say again. Everybody takes part in the great May Day parade. Everybody takes part in the great May Day parade.